Кино зурагтаар жилийн өмнө Виктория нуурын иргдээр болсон пирана загсны дайралтын тухай гарч байгаагаар эхлэх бөгөөд энэ аимшигтай үйл явдлын дараа пиранагийн сүргийг устгах ажиллагаа өрнөж нуурыг карантинлжээ. Улмаар энэ үйл явдал давтагдахаас айсан хотын иргэд бүүн бүүнөөрөө хотоо орхиж нүүснээс болоод уг хот одоо хүн амьтангүй орхигдсон хот болж хувирсан байна. Нэг шөнө хоёр фермер Виктория нууртай ойрхон байдаг Кросс нуурын иргдээр алдсан үхээ хайж ирэх бөгөөд тэд нуурын доторх пиранагийн өндөгнүүдийн талаар ямар ч ажиг сэжиггүйгээр ус руу орж үхсэн үхрээ хөвж байхыг олно. Ингээд тэднийг үхрийн сэгийг урт төмрөөр татаж гаргахаар оролдох үед үхрийн амнаас пиранагийн өндөг ус руу ундаг. Тэд юу болоод байгааг харахаар асаагаараа асаахад гинэт гал авалзан усан дотор байсан пиранагийн өндөгнүүд хагарч жижигхэн пирана загснууд хоёр өгнөө нүд ирвхийн зур дайран тэднийг юучгүй болтол нь иддэг. Маргааш нь Чэд хэмээх усан паркын эзэн усан паркаа рекламдах рекламны зураг авалт хийж байтал усан паркын бараг тал хувийг нь эзэмшдэг Майди ирснээр Чэд ч зураг авалтаа түр зогсоодог. Майди хойд эцэг Чэдээ хараад түүнийг усан паркын аврагч нарыг тайчигч хүүхнүүдээр солилоо гэж уурлахад Чэд ч бизнесээ өргөжүүлж илүү олон үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахын тулд тийм зүйл хийсэн гэдгээ тайлбарлана. Дараа нь тэр Майдид шинээр нээсэн насанд хүрэгчдэд зориулсан хэсгээ танилцуулахад баахан нүцгэн хүүхэн харсан Майдич хойд эцгийнхээ энэ санаанд дургуйлах нь. Ингээд орой болж усан парк дахь шөнийн шоу эхлэн энд тэндгүй салют буудуулах ба маш олон залуучууд хамтдаа хөгжилтөөр цугларсан байдаг. Майди өөрийн сайн найзууд болох Шэлби Айшли хоёртой уулзахад Айшли ч найз Шэлбид нь Жош гэдэг залуу таалагддаг талаар ярьж тэд шөнө хамтдаа цагийг өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар хэлдэг. Гэтэл удалгүй Майдигийн экс найз залуу мөрдөгч Кайл түүнтэй ирж уулзах ба тэд хол зайнаас болоод хоёр тийш болсон ч Кайл Майдигийн хотод байх зуны хугацаанд харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаа нь илэрхий байдаг. Харин энэ зуур Шэлби Краш Жоштойгоо хоёулахна нуурын иргдээр хамтдаа цагийг өнгөрүүлж байх ба тэр Жошод нууранд нүцгэн сэлхийг санал болгодог. Улмаар Шэлби хувцаа тайлаад нуур руу шумбан орсон боловч хорон хэртээ усан дотор алга болчихсон тул Жош ч сандарна. Гэсэн ч удалгүй Шэлби гарч ирснээр Жош нуур руу үсрэн орж тэд хамтдаа усан дотор тоглон романтик мөчийг өнгөрүүлж байтал гинэт тэднийг тойрон пирананууд сэлж эхэлдэг. Шэлби Жош хоёр энэ бүхнийг анзаараагүй байсан ч гинэт нэг грана Шэлбигийн нууц газар руу үсрэн ороход Шэлби ч Жошиг эмзэг газарт нь хүрлээ гэж дургуйтсан уснаас гарахаар явдаг. Харин энэ үед Айшли Трэвис гэх нэгэн залуутай нуурын ирэг дээрх машинд хоёулахнаа дотн мөчийг өнгөрүүлж байдаг. Айшли Трэвисийг үнсээд түүнийг машинаас гавлж түлхүүрийг нь нуугдаа санамсаргүй машины арааг түлхэн. Ингээд машинч нуур руу өнхрөн усан дотор живж эхлэхэд тэд ч сандран гавны түлхүүрийг хайж эхэлсэн боловч олж чаддаггүй. Яг ч аргагүй болсон Айшли живж байгаа машины цонхоор авиран гарч тусламжгүй хашгирч эхлэх ба гаваа тайлж чадаагүй Трэвисийг машин дотор үлдэхэд түүнийг пиранагийн сүрэг бүчин авдаг. Улмаар магчин пирананууд Трэвис рүү дайрч тэр тал нь идүүлсэн гараараа машины цонхыг хагалсан боловч пиранагийн сүрэг түүнийг алдаг. Ганцаараа үлдсэн Айшли машины дээвэр дээр гараад хамаг чадлаараа тусламж гуйн хашгирсан боловч харамсалтай нь түүнийг хинч сонсдоггүй. Маргааш өглөө нь усан парк дахин онгойж хүмүүс ердийнхөөрөө цуглаж эхэлнэ. Майди Шэлбигээс Айшли Трэвис хоёрыг харсан эсхийг нь асуухад Шэлби ч өчигдөр оройноос хойш тэднийг хараагүй гэдгээ хэлдэг. Гэтэл гинэт Айшли бүүлжиж эхлэхэд нэг нь тоглоомоор Жошиг аав болох нь гэж шоолдог. Удалгүй цагдаа нар Айшли Трэвис хоёрын машиныг олж нуурнаас татчихсан боловч дотроос нь юу ч олдоггүй бөгөөд хинч тэдэнд юу тохиолдсныг мэдэхгүй байдаг. Мөрдөгч Кайл энэ тухай Шэлбид хэлж тэдний хаана байж болохыг асуухад Шэлби ч мэдэхгүй гэж хариулдаг. Улмаар Шэлби Айшли руу залгсан боловч Айшли утсаа авахгүй байсан тул сэтгэл нь түгшиж эхлэх бөгөөд найздаа санаа зовсон Шэлби нуурандах модон гүүрэн дээр ирж суухад Майдич араас нь ирдэг. Шэлби Айшлиг яагаад гинэт алга болсныг нь ойлгохгүй байна гэж ярьж байтал гинэт нэг пирана Шэлбигийн хөлөө үсрэх бөгөөд тэр ч азар хөлөө татаж амжина. Ингээд пиранагийн сүрэг тэдэн рүү дайрч эхлэхэд Шэлби Майди хоёрч тэндээс зүгтаасан боловч пиранагийн сүрэг модон гүүрлүү дайрч гүүрийг эвдэлснээс болоод гүүр хуваагдаж Шэлби ганцаараа үлддэг. Шэлби яхаа мэдэхгүй айж сандарч байтал Майди түүнийг зоригжуулж Шэлбид туслан гүүрний нөгөө талд гаргасан боловч модон гүүр гинэт цөмрөн. Ингээд тэд хоёулаа ус руу унсан ч пиранагийн сүрэг тэдэнд хүрэхээс өмнө арайхийн эрг рүү сэлж гарч амждаг. Гэтэл гинэт усан дотроос нэг пирана тэдэн рүү үсрэн дайрахад Майдич өнөөх пиранаг барьж аваад чулуугаар цохиж алдаг. Энэ үмэн шууганыг сонссон усан паркийн ажилтан байрыг тэдэн дээр ярангүйж ирэх ба тэр тэдний алсан загсыг магчин пирана болохыг таньж маш их цоширдно. Удалгүй Кайл тэдэн дээр ирж Майди байрыг хоёрыг өмнө нь Виктория нуурын пиранануудыг таньсан амьтан судлаач дээр
машинтайгаа хүргэж өгөхөөр авч явдаг. Ингээд тэд орой болсон хойно Виктория нуурын эрэг дээр ирж амтан судлаач өвгний гэрийг олох бөгөөд амтан судлаач өвгөнч тэдний гарын үсгийг нь авахар ирсэн фэнүүд байна гэж бодоод уулсхаас татгалзсан. Гэтэл Мади пирананууд эргэж ирсэн талаар хэлэхэд өвгөн тэднийг гэртээ оруулж өөрийнхөө лабораторид байгаа пиранаг харуулдаг. Тэр сүүлийн 1 жилийн турш магчин пиранаг судалж байгаа бөгөөд пирана загасгаан төмрийг ч хүртэл зажиж идэх чадвартай болохыг тэдэнд туршилтаар харуулна. Өвгөн мөн пирананууд олон зуун жил гол нуурын еролд хүүхэрлэг орчинд амьдарч ирсэн учраас хлортой усансан усан паркт татагдах магадлал өндөртэй талаар хэлдэг. Үүнийг сонссон Мади ч усан парк нь кросс нуурлуу усаа шахдаг учраас пиранагийн сүрэг энэ хлортой усны улмаас кросс нуурлуу нүүдлэн тэдний усан парк руу ирж явааг ойлгоно. Тэр пирананууд удахгүй эвлүүцэд орж хуурай газарт явж чаддаг болж магадгүй талаар хэлээд түүнийг пиранагийн талаар анхааруулахад хинч тоогоогүй гэж хэлдэг. Гэтэл байрын өвгний фэн гэдгээ хэлэхэд баярлсан өвгөнч тэдэнд пиранагийн тухай бичсэн номоо бэлэглэнэ. Кайл маргааш шумбагчдын баг илгээ гэж хэлсэн боловч Мади усан парк маргааш өглөө онгоох учраас хэтэрхий оройтно гэд тэд яг одоо эндээс хөдлөх хэрэгтэй гэж хэлдэг. Энэ зуур Айшлий алга болсноос болоод сэтгэлээр унсан Шэлби Жоштой хамт шөнийг өнгөрүүлэхээр болдог. Удалгүй кросс нууран дээр буцаж ирсэн Мади пирана загаснууд усан парк руу ордог хоолой руу нэвтэрсэн эсхийг шалгахаар нуур руу орохоор болж харин байрыг сэлж чаддаггүй учраас утсаар ярьж байсан Кайлтай хамт гадаа үлдэнэ. Мади нуур руу ороод усан паркийн хоолойг шалгаж байтал гинэт пирана түүнүү дайрах ба айсан Мадич хурдхан шиг эрг рүү сэлж араас нь пиранагийн сүрэг хөөнө. Гэсэн ч Азар Кайл түүнд тусалж эрг рүү аюулгүй гаргадаг. Энэ үеэр Шэлби Жош хоёр халуухан мөчийг өнгөрүүлж байтал гинэт Шэлбигийн биеэс пирана загас гарч ирээд Жошийн нууц эрэхтэн хазах ба Шэлбич таталтагч эхэлдэг. Маш их өвдсөн Жош арайхийн явсаар галтгооноосоо худаг олоод пиранад хазуулсан эрэхтнээ таслана. Удалгүй Шэлби ухаан орж Жошийг хайж эхлэх ба тэр шалан дээрх цусыг хараад цочирдон гайхаж байтал гинэт худаг барьсан Жош гарч ирээд "Чи намайг яаж хваа" гэж хашгирдаг. Дараа нь үйл явдал Чэд рүү шилжиж Кайл түүнийг зогсоох бөгөөд Чэд Кайлд дугтуутай мөнгө өгдөг. Тэдний ярианаас Чэд хурил бус аргаар усан паркийнхаа бизнесийг явуулж харин Кайл түүнээс хахуйл авч үүнийг нь хаацайлдаг болох нь тодорхой болно. Кайл Чэдэд Мади усан паркийн хоолойг шалгасан талаар хэлээд пирананууд өөр газраар усан парк руу нэвтрдэггүй юм бол бүх зүйл аюулгүй гэж хэлдэг. Энэ үеэр байрын Мади хоёр Кайлын тухай ярилцаж байтал гинэт цус болсон Шэлби тэдэн дээр ирээд юу болсон тухай хэлж тэд ч Шэлби Жош хоёрыг яралтай эмнэлэгт хүргэнэ. Дараа нь Мади гэртээ ирээд баананда пиранад хазуулсан шархаа цэвэрлэх ба гэтэл гинэт бааны угаалтураас пирана хідэн арваараа гарч ирэн түүн рүү дайрсан ч Азар зүүд байж таардаг. Маргааш өглөө нь шинээр нээж байгаа усан паркийн нээлтэд өргөцсөн алдартай од Дэвид буудлынхаа өрөөнд дуу зохиох гэж оролдож байх бөгөөд удсанчгүй усан паркт нээлтийн үйл ажиллагааг тэмдэглэхээр олон газраас зорж ирсэн маш их хүмүүс цуглана. Тэдний дунд өмнөх пиранагийн дайралтын үеэр хөлөө алдсан боловч Азар анд үлдэж хиймэл хөлтэй болсон мөрдөгч Фаланч байдаг. Эмч нар түүнийг уснаас ай хайцаа давж гарахыг зөвлөсөн учраас Фалан тэнд ирсэн байжээ. Удалгүй Чэд Дэвидийг тайзан дээр урьж усан паркийнхаа нээлтийг албан ёсоор эхлэх бөгөөд тэнд цугларсан хүмүүс ч Дэвидийг тойрон бүжиж түүнтэй хамт 6 авахуулж эхэлнэ. Гэтэл энэ үеэр Мади нуурын зүгээс хачирхалтай чимээ гарахыг сонсон тэнд очоод худаг ухсан байхыг олж хардаг. Чэд Мади дээр ирээд худгийг нуурын гүнтэй холдсон учраас тэд усан сангийн хэрэглээнд зориулж мөнгө өрөхгүй болсон талаар хэлэхэд Мадич түүнд уурлан пиранануудын талаар анхааруулна. Гэсэн ч хойд аав нь түүний үгийг ойшоодоггүй. Энэ үед нэг хүү ээж дээрээ ирээд хөлөө харуулan пиранад хазуулсан талаараа хэлэхэд ээж нь хүүгийнхээ үгэнд итгэлгүй түүнийг усан паркийн аврагчаас очиж шархны лент авгээд явуулдаг. Хүүч аврагчийн дүр туурсан Дэвид дээр очиход тэр хүүч шархны лентний оронд гарын үсгээ зурж өгнө. Гэтэл энэ үеэр хэдэн зуун пирана худгийн усаар дамжин усан парк руу нэвтэрч усан паркад байсан хүмүүс рүү дайрч эхлэх ба удалгүй усан парк цуснд будагдж эмх замбраагүй байдал үүсдэг. Пирананууд хүмүүс рүү дайрч тэднийг эдхийг харсан мөрдөгч Фаланч эцэст нь уснаас ай хайцаа дийлэн ус руу ордог. Пирананууд түүний төмөр хөлийг хацхад Фалан төмөр хөлөндөө суйрлуулсан буугаараа тэдэн рүү галлан тэнд байсан хүмүүсийг аварна. Энэ үед Дэвид өмнө нь түүн дээр ирсэн хүү усан дотроос туслаарай гэж хашгирахыг сонсоод их л баатарлагаар хүү дээр гүйн очиж түүнийг авардаг. Харин Чэд усан паркт болж байгаа аимшигтай үйл явдлыг тавцан дээрээс харж зогсох ба Мади түүн дээр гүйж ирээд хойд эцэгтэй ухамсарын шанаа өгнө. Тэр пиранагийн сүргийг нуурлуу буцаахын тулд усан паркийн усыг шавхан гэдгээ хэлээд байрны дээр очиж хяналтын хэсэгт очоод ус шавхах хөшүүргийг ажилуулахыг гуйдаг. Байрны энэ боломжийг ашиглан Мадид олон жил сайн байснаа хэлэхэд Мади түүний хазар дээр үнсэх ба байрыг хөшүүрг рүү гүйдэг. Тэр замдаа найзыгаа пиранагаас авраад хамтдаа цааш явна.
Энэ үеэр Чэд хамаг мөнгө аваад гольфын машинд суун тэндээс зүхтаах гэж оролдсон ч нээлтийн дарцагнуудын улсанд толгой нь хэрчигдэн амиа алддаг. Харин Кайл усан сангаас аль болох олон хүн аврахаар оролдож байгаа Мади дээр ирэх бөгөөд гэнэт усан сангийн ус шавхах систем ажиллаж эхлэн усанд байсан бүх зүйл доошоо татагдахад тэр Мадигийн гарнаас барьж авдаг. Кайл хууль бус худагны талаар мэдээлэлгүй хойд эцгээс нь хахуул авдаг байснаа хэлээд Мадигийн гарыг тавьж тэндээс зугтаана. Энэ үед байраа усан сан дээр ирээд сайн сэлж чаддгүй ч Мадиг аврахаар ус руу үсрэн ордог. Удалгүй байрын Мадиг амжилтаа аварч усан сангаас өргөн гаргаад түүнд хиймэл амьсгаа хийж сэргээнэ. Харин байрыгийн найз усан сангийн хоолойны тагийг онгойлгон хоолоороо баахан шатагч бодис хийгээд асаас нь тамхиа дээрээс нь хайдаг. Ингээд маш хүчтэй дэлбэрэлт үүсэж хэдэн 10 пиранануудыг алах ба тесрэлтийн улмаас усан санд байсан тоглоом сэрээ дээшээ хөөрөн дараа нь Кай дээр унаж толгойд нь зоогдон түүнийг алдаг. Гэтэл амтан судлаач өвгөн Мади руу залган пирананууд одоо уснаас гарч явж чаддаг болсон талаар дуулгаж аквариумд нь байсан пирана зүхтаачсан талаар хэлдэг. Энэ үед Дэвидийн аварсан өнөөх хүү усан санд үлдсэн пиранагийн зургийг авах гэж оролдож байтал пирана гин туснаас үсрэн гарч хүүрүү дайран толгойг нь таслан алж байгаагаар кино төгсдөг.